Сайн бацхан өтгөл ахын дүүсээ шинэ өглөөний мэнд хүргье. Тэгээд өнөөдрийнхөө өг рүү орохоос өмнө эзэн бурхнаар хамтан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа. Дахин шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь та өглөөр биднийг өөрийн үгээрээ урамшуулж, өөрийн үгээрээ чиглүүлж, өөрийн үгээрээ та синхруулж ядах танд баярлалаа эзэн минь. Таны үгийн төлөө танд талархаж байна. Тэгээд өнөөдрийн энэ цагийг та үнэхээр өрөөх болтугай. Та өөрөөсөө танаас ирэх тэр ойлголтууд бидний дээр байх болтугай. Есүсийн нэрээр талархан гуйн залбирлаа. Амен. За өнөөдөр бид Илчилт номын 2-ын 4-өөс 6 дугаар ишлэлийг үзэх болно. Тэгээ би эндээс дуудаж өгье. Гэвч надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унснаас сан бас гимш. Анхны үйлсээ уйлд. Чи эс гимшвэс би чам дээр очиж дэнгчин байрнаас нь зайлуулах болно. Амен. Тэгэхээр Христэд итгэгч хүмүүсийн гүн гүнзгий итгэлтэй байсан анхны хайр чин сэтгэлээсээ алдвал юу болох талаар энд бас маш гүн гүнзгий утгатай ингээд хэлсэн байгаа. Тэгээд итгэгч нар Бурханаас холдох тохиолдлууд маш их байдаг. Өнөө үед болохоор завгүй гэсэн энэ зүйлээрээ бас итгэгч нар сүм чуулгандаа ирэхгүй байх, эзний үгийг уншихгүй байх, залбирахгүй байх иймэрхүү тохиолдлууд бас байдаг байгаа. Тэгэхээр анхны хайр гэсэн байгаа энэ дээр. Анхны хайр нь болохоор Бурхантай өмнө гал халуун харилцаатай байсан энэ халуун итгэлтэй энэ итгэлийн харилцааг ерөнхийдөө хэлдэг. Өмнө бид нар эзэнээр ирсэн үедээ маш гал халуун хайраар итгэлээр үйлчлдэг ийм тохиолдлууд бас байдаг байсан байна. Анх Бурхан дээр ирсэн хүмүүс үнэхээр Бурханыг эрлэхэд, Бурхантай цаг өнгөрөөж, итгэлийн ахын дүүстэйгээ нөхөрлөж, Библийг уншиж, цуглаандаа итгэвтэй хамрагдаж ийм тохиолдлууд байсан байна. Тэгэхээр 4-р ишлэлдэр анхны хайраа орхижээ гэсэн байна. Хэдийгээр энэ тухайн үеийн Эфесийн чуулганд хэлэгдсэн ч гэсэн яг өнөөгийн итгэгч бид нар ч гэсэн энэ зүйл хамаатай байна. Тэгэхээр анх Бурхантай бид түрүүн бас хэлсэн байгаа. Анх Бурхантай бид нар ямар гал халуун чин сэтгэлийн тууштай ийм хайраар ийм үйлчилж байсан бэлээ. Одоо үед эсэргээрээ бид нар завгүй энэ байдлаа хайж завгүй ийм шалтгаанаар мөн өөрсдийн мэдлэг, өөрсдийн энэ заавал одоо цөм чуулгандаа очих шаардлагагүй юм уу, нөхөрлөх шаардлагагүй гэсэн энэ зүйлээ бий болгож үйлс маань зөв байхад л болно гэсэн энэ гурван хандлагыг тээснээрээ энэ зүйл одоо унтардаг баг. Тэгэхээр гаднаа зөв байж болохч дотоод сэтгэлд нь энэ хайр, энэ гал унтарсан энэ зүйлсийг одоо энэ Илчил намын энэ хэсэгт хэлсэн баг. Тэгэхээр эзэн цаашлаад 5 дугаар эшлэлээр юу гэсэн бэ гэхээр хаанаас унснаас хаана гэсэн баг. Бурхан бидний өнгөрсөн үеийг эргэн хараараа гэдгийг энэ зүйл дээр хэлж байгаа. Бид нар итгэлийн хувьд хаанаас эхэлснээ мэдхийг бас энэ дээр эзэн сануулж байгаа. Би яг хаанаас энэ байдал маань бий болсон бэ? Мөн юунаас болж энэ итгэлийн гал халуун байдал маань хөрж унтрах болсон бэ гэдгийг эргцүүл санаараа гэдгийг энд эзэн хэлсэн байна. Нэг өсөндөө би өөрийгөө байнгын шалгаж явах хэрэгтэй юм а гэдгийг хэлж байгаа. Мөн эзэн биднийг гимшээд анхны үйлсээ үйлдэрээ гэсэн. Хэрвээ бид нүгэлд унсан бол альва сорилтод унсан бол нүглээ хүлээн зөвшөөрч эргэн өөрчлөгдөх талаар хэлж байгаа. Анхны итгэл маань, анхны хайр маань, анхны тэр залбирал маань эзэн дуулууртай байсан тэр дуулуур эргэж сэргээх талаар сануулж байгаа. Бид нэр хуучин итгэлийн нөхцөл байдал биш, итгэхээс өмнөх нөхцөл байдал биш, харин анх итгэсэн тэр итгэлийн гал халуун байдалтай эргэн очих тухай эзэн дахин сануулж байгаа. Хэрвээ бид гимшихгүй бол эзэн дэнлэг маань авч хайна гэсэн. Бид нэр гимшлэр тэр эргэн Бурхан дээрээ эргэж, Бурханы тэр эвэл өрөөлөөс зуурж, Бурханы нэгүсэл хайрыг дахин амтлах талаар хэлж байгаа. Энэ зүйлийгээ хийгээрээ, энэ зүйлийгээ гимшиж над руу эргээрээ гэж Бурхан сануулж байгаа. Тэгэхээр үндсэндээ бүхэлдээ энэ багц ишлэл маань та Бурхантай байсан анхны тэр гал халуун харилцаагаас эргэж, Бурхан руугаа эргэж, өмнөх тэр залбирлын амьдрал, эзний үгтэй байсан, эзний үг сургаалын дагуу амьдарч исэн энэ амьдралынхаа хэм маяг руу буцаж ирэх талаар ярьж байгаа. Тэгэхээр та Бурхантай байсан хамгийн гал халуун харилцаатай байсан энэ үеэ бас санаар. Хизээ хамгийн их залбирж исэн, хизээ Библийг уншиж исэн,
мөн хизээ итгэлийн ахын дүүстэйгээ нөхөрлөжсэн энэ үеэ санаж энэ үе рүүгээ буцаж эргээрэй гэж эзэн хүсэж байгаа. Мөн эзэн биднийг гэмшиж бурхнаас холдсон үе хүүтэрсэн тэр сэтгэлээ үннээр хүлээн зөвшөөрч түүний өмнө гэмшээрээ өдөр бүр дахин залбирч мөн өдөр бүр дахин Библийг уншихаа сэргээгээрэй гэдэг талаар эзэн энэ талаар бас биднэрт дахин сануулсаар байна. Мөн бид нарыг тууштай залбирч бурхантай бас тэр итгэлийн харилцаагаа залбирлын тэр харилцаагаа дахин сэргээж зүрхнийхээ гүнд байгаа тэр зүйлийг дахин хуваалцахыг эзэн энэ дээр бас хүсэж байгаа. Мөн итгэгч ахын дүүсээрээ хүрээлүүлж хамтдаа нөхөрлөж хамтдаа цөм цуглаандаа явж хамтдаа энэ нөхөрлөлийг бий болгохыг дахин сануулж байгаа энэ зүйлийг эзэн яг энэ үгээрээ хэлж байна. Захария 1:3 дээр над руу эргэх түн хэмээн төг төмдийн эзэн тунхаглаад тэгвэл би та нар руу эргэх юмаа гэж эзэн айлдаж байна гэсэн байна. Тэгэхээр би та нарт итгэлийн ахын дүү та бүхэндээ уриалмаар байна. Та эзэн бурхныгаасаа битгий холдоор амьдралын ямар ч нөхцөл нухчаанд нугаралгүй эзнээс зуурсан хэвээрээ байгаарай. Хэрвээ үнэхээр тэр анхны хайр нь хүрсэн байгаа бол та эргэн ирээрэй. Бурхныг эргэн ирж бурхантай хамт залбирч эзний чуулганд хамрагдаж эзний үгийг уншиж хамтдаа алхаарай гэж уриалж байна. Тэгээд өнөөдрийнхөө энэ цагийг дуусгаад эзэн рүү хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь тандаа баярлалаа. Тэгээд өнөөдөр үгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь бид үнэхээр заримдаа янз янзын шалтгаан тооцож таны үгийн дагуу байхгүй, танд залбирахгүй, Библийг уншихгүй байх тохиолдлууд байдаг эзэн минь. Энэ байдлыг үнэхээр бидний дотор бүү ойлгох болтугай эзэн. Бид үргэлж таны үгийг уншиж, үргэлж тань руу хандан залбирч, тантай харилцаатай байж үнэхээр тэр гал халуун сэтгэлээр үйлчлэхэд, гал халуун сэтгэлээр тантай харилцахад та үнэхээр бидэнтэй хамт байгаарай эзэн минь. Үнэхээр их эзэн минь тэр зүйл бүү байлгаж өгөөрэй эзэн. Бид нар хэрвээ энэ зүйлээ хүрэх эзэн танаас эргэх энэ тохиолдол үйл биднэрт та сануулж та бидний сүнсэнд ойлгуулж өгөх болтугай. Тэгээ тандаа баярлалаа. Өнөөдөр үгийн төлөө танд талархаж байна. Тэгээ бүгд бид таныг алдаршуулсан амьдралаар бид таныг хүндэлсэн амьдралаар амьдрахад та туслаарай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.